За өнгөрсөн хугацаанд технологийн салбарт болсон сонирхолтой үйл явдлуудыг танилцуулъя. За хамгийн ихний мэдээ урт хугацаанд яригдчихсэн OpenAI компани браузер болох ChatGPT Atlas Mac OS үйлдвэрлэлийн системээр гарлаа. За удахгүй Windows болон Android iOS дээр гарах болно гэдэг бол эдрийн зүгээс мэдэгдсэн. За юугаараа онцлог вэ гэх юм бол ChatGPT-г одоо өдөр тутамд ашигладаг хүмүүс ашиглахад илүү тохиромжтой гэж ойлгож байна. За хамгийн ихний онцлог зүйл нь юу вэ гэхээр мэдээж ихний үндсэн хайлтууд одоо браузер дээр Google Chrome дээр бид нар хайдаг шүү дээ. Тэр үндсэн хайлтууд бүгд ChatGPT-гийн яг search дотор хайгдана. За бүх төрлийн вебсайтууд руу ороход баруун дээр нь Ask ChatGPT гэж харагдаж байгаа. За ингэснээр болохоор тэр вебсайт дээрээс шууд мэдээллийг тэр вебсайт дээр байгаа мэдээллийг одоо шууд асуух ч юм уу те тодорхой үйлдэл хийх боломжтой. За жишээ нь trip.com руу ороод надад одоо Бангкок нисэх хамгийн хямд билетийг олоод өгөө гэх юм бол шууд тань санал болгоно. За хоёрт одоо тэгвэл захиалаад өгөө гэх юм бол шууд таны өмнөөс үйлдэл хийгээд захиалж өгнө. Гэхдээ ингэхдээ танаас зөвшөөрөл авна гэсэн үг. За үүнээс бид нар юу ойлгож болох вэ гэхээр энэ браузерын хувьд болохоор AI agentтэй гэсэн үг. За таны өмнөөс үйлдэл хийж өгнө. За одоо жишээ нь одоо YouTube руу оронгуудаа өннүүтэй YouTube сувгийг subscribe хийгээ та зөв бичих юм бол таны өмнөөс шууд үйлдэл хийгээд за энэ сувгийг subscribe хийхийг та зөвшөөрч өгөх юм бол та зөвхөн зөвшөөрлөө өгөхөд л болно. За мөн мэйл бичих, doc файл дээр одоо ажиллахад ингэж текст бичих хэсэгт нь ингээд баруун зүүн дээр нь болохоор ингээд ChatGPT-ийн лого харагдана. За тэр логон дээр дарах юм бол текстийг хүссэн байдлаараа янзлуулах одоо тэгээ бусад одоо арай өөр байдлаар текстээ хувиргах ч юм уу тэр AI функцтэй холбоотой сонголтууд нь тантаас харагдана. За энэ мэтчилэн та олон байдлаар ашиглаж болно. За онлайнаас бараа захиалга хийх, эсвэл өөртөө одоо шууд бэлтгэлийн төлөвлөгөө зохиогоод календар дээр зоолгох ч юм уу те. Энэ мэтчилэн AI agentтэй холбоотой бүх төрлийн одоо сервисүүдийг бол тусламжуудыг авах бүрэн боломжтой болжээ. За миний хувьд болохоор ChatGPT Atlas-ыг ер нь бол бүтэн нэг өдрийн турш ашиглаж үзсэн. За ингэхдээ ер нь ямар хөө экспириенстэй байсан бэ гэхээр өмнө нь бол би өмнө гэж одоо ч стил ашигладаг л да Google Chrome ашигладаг. Тэнгүү тэндээс миний бүх мэдээллийг ChatGPT Atlas руу ингээ импорт хийгээд авчиж байгаа. Тэгэхээр юу намар байсан бэ гэхээр надад заавал нэг шинэ браузерыг ингээ сетап хийх гэж аягүй цаг зарцуулж хаяг маяга оруулаад байх тэр нэг цаг авахгүй. Тэр надад их таалагдсан. За хоёрт юу болсон бэ гэхээр нөгөө нэг AI agent-ээр үйлдэл хийлгүүлээд байгаа шүү дээ өөрийнхөө өмнөөс. За тэр үйлдэлийг би хийлгэж үзэхэд маш удаан байсан. За баг AI agent-ээсээ илүү өөрөө тэр үйлдэлийг хийсэн нь одоогийн байдлаар бол 10 дахин хурдан гэж та ойлгож байна. За гуравт яг юу болсон бэ гэхээр миний ChatGPT-гийн history ер нь бол амар замбрааг болж гисэн. Өөрөөр хэлэх юм бол миний одоо тэр браузер дээр хайдаг өдөр тутмын жижиг хайлт болгон дээр ингээд шинэ history үсгээл ингээд оцсон. Тэнгүүд ер нь миний яг ChatGPT-гээс яг зорж асуудаг үндсэн хайлтын хэсэг маань ер нь жоохон амар олон хайлттай болж болоод нэг жижигхэн амар олон history үсээ. Тэгээд тэр нь амар замбраагүй санагдсан. Тэгээд эндээс яг юу ойлгож болох вэ гэхээр надад яг одоо бол амар төвөгтэй байгаа. Одоо бол амар удаан ажиллаж байгаа. Нэгдүгээрт хоёрдугаарт ингээд амар UX талаас жоохон төвөгтэй зүйлсүүд бол нэлийн анзаарчихсан. Гэхдээ ирээдүйд бол хүмүүс ашиглахад бол надад бол асуудалгүй санагдсан. Ирээдүйд бол ер нь хүмүүс яг энэ төрлийн браузер руу яг ChatGPT-г хэрэглэдэг хүмүүс өөрсдийн гэсэн яг энэ браузераа ашиглах магадлал бол надад их өндөр гэж санагдсан. Гэхдээ ямар ч тач одоохондоо ер нь бэлэн биш ах шүү. Та юу гэж бодож байна? Сэтгэлдээ комент хийгч. За дараагийн мэдээ болохоор их сонирхолтой. За одоогоос 10-аад хоногийн өмнө Apple-ийн зүгээс шинэ үеийн M5 чипээ 14 инчи MacBook Pro болон iPad Pro дээр танилцуулсан. За өмнөх N4 чиптэйг харьцуулахад бол одоо график картны тооцоолох чадвар нь бол 4 дахин өндөр гэж хэлсэн. За AI performance-ийн хувьд бол MacBook Pro, iPad Pro одоо асар одоо ихээр сайжирлаа гэж ер нь шууган нэлээд явсан. За тэгсэн чинь араас нь юу болсон бэ гэсэн чинь Apple Vision Pro-гийн шинэ хувилбарыг за одоо шинэ хувилбарыг яах нь зөв юм уу үгүй мó сайн мэдэхгүй байна. Шинэ хувилбарыг нэг сүрдүүлэн болохгүйгээр одоо Apple-ийн зүгээс өөрсдийн вебсайт дээр захиалах боломжтой байдлаар оруулсан байсан. За эндээс яг ямархуу өөрчлөлтүүд хийгдсэн бэ гэд хараад үзсэн чинь энэ удаагийн хувилбар бас л эхний одоо хувилбартайгаа адилхан нэлээд бас хэрүүл шууган дагуулах бололтой. Ерөнхийдөө бол 90% нь өмнөх хувилбартайгаа бол яг ижилхэн. За дэлгэц, камер, батарей, материал, за жин, спикер гэдэг ер нь бол бүгд ижилхэн. За нэг чип өөрчлөгдсөн нь M5 чип суусан. За өмнөх нь M2 чиптэй бол байсан. За яг нь M5 орж ирснээрээ илүү захилгаан хэмнэн за хурдан ажиллана. Гэхдээ энийг хэрэглэгчид нэг төдийлөн сайн мэдрэхгүй байх гэж миний хувьд бодож байна. За тэгээд зүүж удаан байхад бас хэцүү гэдэг асуудал бол хүмүүсийг нэлээд бухимдуулж исэн тий. Тэгвэл нэг шинэ оосор гаргасан байна. Тэр нь болохоор яг бидний одоо яг зулаан хэсэг дээрээс яг барьцтай. Тийм болохоор нөгөө нэг энэ удаан зөвхөд бас яг харьцангуй толгоонд хит хүнд мэдрэмж өгөх хүзүү одоо ядраах ч юм уу. Тэр асуудлыг бол шийдсэн гэж Apple-ийн зүгээс бол харуулахыг ер нь бол зорж илээ бүтээгдэхүүнийхээ танилцуулга дээр. Гэхдээ
хүмүүс энэ одоо 90% ингээд адилхан юм бүтээгдэхүүнийг энэ шинэ осорны төлөө шинэ M5 чипний төлөө аавна гэж бол байхгүй шүү дээ. Тэгэхээр яг хуу контент креаторуудын зүгээс бас ингээд дорч үзэж байгаа зүйл нь юу гэхээр хуучин Apple Vision Pro дээрээ хэрвээ энэ шинэ одоо осрыг нь одоо зүүдэг осрыг нь авахыг хүсэх юм бол зүгээр $100 авчих боломжтой байл. За хүмүүс Apple одоо яагаад ийм хоёрын хооронд юм гаргаж байгаа юм бэ гэдэг асуулттай ер нь бол асуултанд нэлээх хариулахыг ер нь сошиалаар нэлээх хариулахыг зорьсон. Тэгээд яг олон өнцгүүд байх шиг байна. Тэгэд хамгийн их одоо ер нь бас дахиад энэ Apple Vision Pro энэ удаагийн Apple Vision Pro нэлээх шүүмжлэлт дагуулах бололтой. За зарим хүмүүс юу гэж үзэж байгаа вэ гэхээр Meta-гийн одоо шинэ Smart Glass шилний хувилбарууд сая гарсан. За мөн одоо Samsung-гийн Galaxy XR гэдэг яг ижил төрлийн одоо бүтээгдэхүүнээс ингээд танилцуулагдаж байна. Интернетэр гэдэг яг энэ одоо таймингийг Apple-ос алдахгүйгээд өөрсдийнх нь бас бүтээгдэхүүн дээр орсон шинэ өөрчлөлтөд танилцуулахыг зорьсон юм шиг байна гэсэн яриа бол өрнөж байна. За бас өөр нэг яриа нь юу гэж хэвлэлүүдээр явсан бэ гэхээр Apple Vision Pro-гийн хөгжүүлэлтийн бага Tim Cook-ийн зүгээс Apple Glasses буюу ийм ухаалаг нүдний шилний төсөл рүү шилжүүлж байгаа гэсэн яриа ерөнхийдөө л явж байгаа шиг байна. Тэнгүүд энэ нэг Apple Glasses гэдэг нэг Apple-ийн одоо ухаалаг шилний төсөл гэж яригдаад байгаа. За энэ бүтээгдэхүүн бол зөвхөн одоо таамаг байдлаар бол 2027 онд л гарна гэсэн яриа байна. Тэнгүүд Apple-ийн зүгээс одоогийн яг Apple Vision Pro дээр хийцэн байгаа өөрчлөлтүүдэд яг сүүлийн байдлаар юмдаг оруулаад тэгээ түр хугацаанд энэ төслөө жоохон хоолт хийж агаад Apple Glass буюу шинэ ухаалаг нүдний шил гаргах төслөө нэлээд орчуулахыг зорж байна гэсэн яриа яваад шүү. За тэгээд энэ удаагийн өөрчлөлт бол ерөнхийдөө бол нэг иймэрхүү байлаа. За ямар ч тач өмнөх бүтээгдэхүүнтэйгээ өмнөх хөлбөртөйгээ ажиллах $3500 борлуулагдсан. Тэгээ та энэ дээрс ямар бодолтой нэрийдүүд ер нь яг энэ ухаалаг нүдний шилний илүү урагштай байхаар байна уу? Эсвэл юм headset нь урагштай байхаар байна уу? Эсвэл энэ хоёр талаас нь нийлээд яг дундын нэг гоё шийдлийг олсон гоё шинэ төхөөрөмж бас бий болохоор байна. Та юу гэж бодож байна? Коммент хийгээрэй. За сүүлийн нэг мэдээ аягүй хөгжилтэй. Тэр нь юу вэ гэхээр та бүхэн ер нь бол iPhone 17 цуврал Монголд ер нь ирчээ авцсныг бүгд анзаарж байгаа. Гадуур яг энэ оранж өнгөтэй iPhone 17-г бол нэлээд олон хүмүүс ер нь бариад хэрэглэж ах шиг байна. Тэгсэн сая технологийн ертөнцид нэг юм сонирхолтой боллоо л да. Reddit дээр нэг залуу оруулж ирээд энэ iPhone orange миний iPhone 17 Pro orange хувилбар нь ингээд өдөр их тусам ягаан өнгөтэй боллоо байна гэдэг нэг зураг оруулсан байсан. Тэгээ хүмүүсийг зурагнаас нь харсан чинь нэрэл ягаан өнгөтэй болж хувираад байсан. Тэнгүүд зарим хүмүүсийн хувьд юу гэж үзсэн бэ гэхээр чи ер нь хотлоо яриад байна. Минийх бол зүгээр л энэ чи одоо яасан гэж тэгээд байгаа гэсэн чинь нөгөө залуу дахиад ер нь өдөр болгоныхаа ингээд автор дээр оруулсан чинь сүүлдээ өөр нэрэл бараг ягаан өнгөтэй болоод хувирччихъя. Тэгсэн чинь яг хуу ихэнх хүмүүс бол итгэхгүй байгаа. Гэхдээ зарим технологийн хэвлэлүүд бас энийг дорч үзэх хэрэгтэй мэгтэй гэсэн яриа явж ирснаас эндээс 9 to 5 Mac буюу одоо Apple-ийн бүх бүтээгдэхүүнүүд дээр ер нь контент хийдэг, мэдээ бэлтгэдэг ийм медиа сайт өөртөө дорч үзсэн баг. Яагаад ер нь ягаан өнгөтэй болж байгаа юм болоо гэдгийг. Тэгсэн чинь юу болсон бэ гэсэн чинь ус төрөгчийн хит эсэл буюу за одоо элементээр ярих юм бол H2 O2 гэдэг энэ элемент ийм цэвэрлэх бодисуудад ер нь агүй их хэмжээгээр нийтлэг агуулгаддаг юм. Тэгсэн чинь тэр залуугийн хувьд яасан бэ гэсэн чинь ус төрөгчийн хит эсэл агуулсан цэвэрлэх бүтээгдэхүүнээр утсаа ер нь ингээ арчаадсан юм байна л та. Тэгсэн чинь тэр нь энэ оранж өнгө дээр хашлаад оранж өнгийг нь ягаан өнгөтэй болгоодсон юм байна. Тэгээд ер нь Apple-ийн зүгээс энэ талаараа одоо хэрэглэгчтэй хэлээгүй ч юм уу те. Гэтэ яг хэлэх нь өөрөө бас нэг жоохон хэрэг шаардлагатай хэлээ энэ гэдгийг бас бодолцоогүй ч юм уу. Тэгээд энэ оранж өнгө дээр ер нь ус төрөгчийн хит эсэл гэдгийг агуулсан энэ цэвэрлэх одоо бүтээгдэхүүнүүдээр утсаа ингэж цэвэрлэх юм бол ягаан өнгөтэй болж хувираад байгаа юм байна шүү guys. Тэгээд та бүх одоо утсаа янз бүрийн юмар цэвэрлэх гэж байгаа бол тэр нөгөө нэг бодисных нь агуулмж дээр H2 O2 гэдэг одоо ус төрөгчийн хит эсэл гэсэн элемент байна уугүй гэдгийг нэлээд сайн шалгаж агаад утсаа цэвэрлэхгүй бол ялангуяа энэ оранж өнгөтэй iPhone-ууд бүгд ягаан өнгөтэй болж хувирах шинжтэй шүү. За энэ удаагийн контентоор нас танд байсан баярлалаа. Тэгээд та бүхэн subscribe дараагүй бол subscribe дараарай. Манай YouTube сувгийг бас нийт контент үздэг хүмүүсийн 80% дараагүй байдаг байсан бол одоо харьцангуй багасаад нэг 70 мал руугаа орж ах шиг байна. Тэгээд манай контентыг үргэлж бас дэмждэг хүмүүст бас баярлалаа. Тэгээд та бүхний яг дэмжлэгийн ачаал юу дараагийн гоё сонирхолтой контентуудыг бас хийх урам төрдөө шүү. Тэгээд манайг subscribe хийгээрэй. Дараагийн контентоор уулзлаа. Бай.